Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн мэгмар гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн хэд мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Улсын хурлын дарга эрх зүйн үндсэн хуулийн шинжилгээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг хуриаллаа. Аялал жуулчлалын 11 бүсэд менежментийн шинэ тогтолцоо нэвтрүүлж иргэдийн оролцоог дэмжинэ. Ноос нулуурын салбарыг санхүүжилт татварын бодлогоор дэмжихээр боллоо. Трамп Иранд дахин томоохон хэмжээний цохилт өгөх тухай анхааруулж хуурай газрын довтлогоог үгүйсгээгүй байна. Франц улс цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлого баримтлана. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Клинтоны Эпштейний хэрэгтэй холбогдуулан Конгресст өгсөн мэдүүлгийн бичлэгийг ил болгов. Эхний мэдээг хүргэе. Иргэний хуулийн асуудлаар ажлын хэсэг хувийн эрх зүйн шинжилэл, иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал хилцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдал хийсэн дүн шинжилгээний тайланг танилцуулж санал бодлоо хуваалцлаа. Иргэний хуулийг 2002 онд баталсан бөгөөд 29 удаа нэмэлт өөрчлөлт оруулж улсын дээд шүүхээс 16 удаа тайлбар хийжээ. Энэхүү хууль нь иргэдийн өдөр тутмын амьдрал, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой суур харилцааг зохицуулдаг. Ийм чухал хууль учраас хэрэгжилт, үнэлэлт, дүгнэлт өгөхийн тулд ажлын хэсгээс 45 судлаач эрдэмтдийг татан оролцуулж иж бүрэн судалгаа дүн шинжилгээ хийсэн байна. Эрдэмтэн судлаач нар 5 дэд хэсэгт хуваагдаж, иргэний эрх зүйн ерөнхий анги, өмчийн гэрээний эрх зүй, үндслэгүүгээр хөргөжих гэм хороос үүсэх үүрэг, өв залгамжлал болон олон улсын иргэний эрх зүйн гэсэн чиглэлээр ажилласныг ажлын хэсгийн ахлагч Улсын их хурлын гишүүн Номин Жимэг танилцуулсан юм. Ер нь бол шинжилэл гэдгийг бол бид нар бүгдээр ингээд байхгүй болгож жагаад дахиж хийн гэдэг үг бол биш. Иргэний хуулийн хууль учраас тухайлсан одоо юу гэдэг дижитал ассет буюу одоо бидний хэлж байгаа биткойнууд гэж ярьдаг те. Энийг бид нар өмчийн эрх гэж үзэх юм уу, гэрээний харилцаа гэж үзэх үү? За санхүүгийн гэрээний нэг талын одоо хэрэглэгчийн эрхийг хамгаалах харилцаа байна. Энэ асуудлууд дээр иргэний хууль маань дахиж наривчилсан нэмэлт одоо асуудлуудыг тусгах шаардлагатай юу? Шаардлагатай бол хэрхэн тусах вэ гэдэг асуудлууд дээр судлаачид маань санал дүгнэлтээ гаргаж өнөөдөр бас салбарынхандаа хэлэлцүүлж байна. Улсын хурлын дарга учрал хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ иргэний болон хувийн эрх зүйн салбарын бусад хууль тогтоомжийн харилцан хамаарлыг наривчлан судалж, хуулийн давхардал хиймэл зөрчлийг арилгах шаардлагатайг хэлсэн юм. Түүнчлэн хууль хэрэглээний нэгдвэл байдлыг хангах замаар төрөөс хувийн эрх зүйн харилцааг нийтийн эрх зүйн аргаар зохицуулж, харилцан уялдуулах замаар бизнесийн харилцааг эрүүжүүлэн чөлөөлөх шинжилгээний нэгэн том зорилт гэдгийг онцоллоо. Иргэний хууль болон хувийн эрх зүйн салбарын бусад хууль тогтоомжийн харилцан хамаарлыг илүү одоо наривчлан судалж, хуулийн давхардал хийдэл зөрчлийг арилгах, иргэний хуулийн үзэл баримтлал системчлэлтэд нийцэхгүй хуулийн хэм хэмжээний зөрчилдөөний асуудлыг наривчлан зохицуулж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зайлшгүй шаардлагатай байна. Судалгааны багууд иргэний хуульд ажиллахгүй болон дутуу байгаа зүйлс юу байгааг тогтоож, дутуу байгаа харилцааг бие даасан хуулиар салбарлуулан зохицуулах ёстой гэдэг дээр санал нэгджээ. Дэлхийд дахинд гарч байгаа эрх зүйн шинэ харилцаа нөхцөл байдлыг харьцуулан судлах шаардлагатай байсан учраас ажлын хэсэг Япон улсын олон улсын хамт ажиллагааны байгууллага JICA-тай 2 жилийн судалгааны төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Мияги Кенсуке энэхүү хамт ажиллагаа амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Иргэний хуулийн ерөнхий ангийн судалгааг судлаач Отгон Чимэг ахлагчтай баг хариуцсан гүйцэтгсэн. Хуулийн ерөнхий үндэслэл 1-ээс 9-р бүлгийн 1-ээс 82-р зүйлийг хамруулан судалгаанд тус баг Монгол улсын шүүхийн болон олон улсын практик зэргийг харьцуулан судалжээ. Ингээд хуулийг бүхэлд нь шинжлэх шаардлагагүй тодорхой хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнсэн байна. Энэ нь бол судалгааг Монголын 34 одоо судлаач эрдэмтэн шүүх мэргэжилтнүүд оролцож хийлээ. Одоо энэ судалгааны үр дүнг эргэлтэд оруулах хэрэгтэй. Эргэлт гэдэг нь мэдээж хэрэг судалгаа шилжилгээний эргэлтийг ярьж байна би. Үүнээс гадна бодлогын эргэлтэнд оруулж ашиглах нь их чухал юм байна. Манай нийтлэг одоо дүгнэлт гэвэл за хуулийг бол бүхэлд нь шинжилэн найруулах бол шаардлагагүй юм байна. Харин тодорхой чухал хэсгүүд дээр нь зарчмын шинжтэй бол өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байна гэж одоо дүгнсэн байж байгаа. Иргэний хуулийг 2002 онд анх батлахдаа эдийн болон эдийн бус харилцаа, амны харилцааг зохицуулах маш нарийн хууль байна гэж төсөөлж боловсруулсан кодексийн шинжтэй хууль болохыг улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгч Баярмаа хэлж байлаа. Гэвч субъектив эрхийг зохицуулан санхүүгийн түрээсийн хөдлөх болон үйл хөдлөх хөрөнгийн барьцааны гээд бусад хуулиуд гарч ирснээс үүдэн систем эвдэгдсэн гэж дүгнэлээ. Хувь хүн байгаа цагт 3 зүйл заавал байдаг те. Түүний нэг нь өмч заавал байна, нэг нь зөрчил заавал байна гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг л тэр зөрчигдөхөөс хамгаалах. Таны тэр эрхчлөөг хангаж байгаа өмчлөх эрх чинь яаж хамгаалагдах вэ? Тэрийг
яаж хязгаарлах вэ? Бас туйлын утгаараа хүн туйлаад байж болохгүй те. Яг энэ агуулгыг л өнөөдөр иргэний хуулийн эдийн байдлын эрх зүй, эдийн ус байдлын эрх зүй буюу өмчийн эрх зүй гэдэг энэ салбар эрх зүйгээр зохицуулж явдаг л гэсэн үг. Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн бодит нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээний тайлан хэлцүүлгийн турш хэлэлцэн алдаа оноо засаж залруулах тухай ярилцлаа. Цаашид хууль тогтоомжийг илүү боловсронгүй болгох, бодлогын үндэслэл боловсруулах, олон улсын туршлагыг харьцуулан судлах судлаач, шүүгч, хуульчдын нэгдсэн санал дүгнэлтийг авах нь хэлцүүлгийн зорилго юм. Монгол Улсын засгийн газар The Nature Conservancy болон Монголын байгалийн өв сангаас хамтран өнөө мөнхийн Монгол хөтөлбөрийн хүрээнд байгаль орчинд ээлтэй доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд гарын үсэг зурснаар эх 3 жилийн хугацаанд эко аялал жуулчлалын жишг загварыг хөгжүүлж, нутгийн иргэдэд түшгэлсэн байгаль хамгааллын бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлэхээр болж байна. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батбаатар энэ үеэр онцлохдоо 2025 онд манай улс түүхэндээ хамгийн олон жуулчин хүлээн авсныг дурдаад цааш тусгай хамгаалалттай газар нутагт нэг удаагийн хуванцар хэрэглээ багасгах, хог хаягдлын менежментийг сайжруулахад олон улсын аргачлал нэвтрүүлэхээ мэдээлээ. Энэхүү шинжилгээний хүрээнд улсын хэмжээнд тодорхойлсон аялал жуулчлалын 17 мүсээс нэн тэргуунд 11 байршилд менежментийн тусгаалсан төлөвлөгөө боловсруулах юм байна. Соёл спорт аялал жуулч залуучуудын сайд ундрам жуулч авахаас гадна чанартай эко аяллаа соёлыг төлөвшүүлж, жуулчдаас авах хурамжийг эргээд байгаль хамгаалахад зарцуулдаг олон улсын туршлагыг нутагшуулна гэдгийг онцлолоо. Ингэснээр нутгийн иргэд зөвхөн байгаль хамгаалагч төдийгүй аялал жуулчлалаас доктортой ашиг хүртдэг, нутгийн соёл түшгэлсэн үйлчилгээ үзүүлдэг тогтолцоо бүрдэх юм байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийг тэлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, доктортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлж, алсын хараа 2050 бодлогын хэрэгжилтийг хангахад чухал хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байна. Ерөнхийдөө зандагч нар ноос ноолуурын салбар болон банкны байгууллагуудын төлөөлөлтөд уулзаж экспортыг нэмэгдүүлэхэд зээлийн хүртээмж татвар гүн боловсруулалтын бодлогоор дэмжих тухайга мэдэгдлээ. 2025 онд Монгол улс 4,000 тонн самсан ноолуурыг экспортлж 335 сая $ын орлого олсон нь өмнөх оноос 5.7 дахин өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн оны эдийн засгийн 6.8% өсөлтийн 40%-ийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлсэн бөгөөд ноос ноолуурын экспорт голлон нөлөөлжээ. Салбарын төлөөлөлт зээлийн хүртээмжийг сайжруулах, экспортын гэрээ болон худалдан авсан түүхийн эдийг барьцаалж санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг илэрхийллээ. Ялангуяа удирдлагын онцлогтой салбарт зээлийн шалгуурыг тодорхой хэмжээнд уян хатан болгох санал гаргасан байна. Арилжааны банкуд экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж, чанаргүй зээлийн хэмжээ 4.6% хүрч буурсныг онцлов. Монгол банкны зүгээс нөөцлөн түүхийн эд урт хугацааны экспортын гэрээг барьцаалах зэрэг санхүүжилтийн шинэ хэлбэрийг судлах боломжтойг дурдсан юм. Уулзлын үр дүнд гүн боловсруулалт хийж, эерэг үйлдвэр байгуулах, төслийг бодлогоор дэмжих, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнт оролцоход дэмжлэг үзүүлэх, нийслэлд ноолуурын бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн зэг байгуулах чиглэлээр холбогдох яамдад үүрэг өглөө. Мөн Сүхбаатар аймагт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулах татварын бодлогоор дэмжих боломжийг судлахаар болсон байна. Ноос ноолуурын экспортын өсөлт нь хөдөө аж ахуйн салбарын орлого, валютын урсгалыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буйг дээрх үзүүлэлтүүд харуулж байна. Иймд үйлдвэрлэл, санхүүжилт, бодлогын уялдааг сайжруулах нь салбарын өсөлтийг тогтвортой хадгалах гол нөхцөл болж байна. Засгийн газар зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх гүн боловсруулалтыг дэмжих, зах зээлийг тэлэх чиглэлээр бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр түүхийн эдийн экспортод түшгэлсэн бүтэц аажмаар нэмэн өртөг шингэсэн үйлдвэрлэл рүү шилжих боломж бүрдэх юм. Энэ нь зөвхөн экспортын орлогыг нэмэгдүүлэхээс гадна ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг урт хугацаанд бэхжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Төвсөг мэдээллийн хөтөлбөр эдийн засгийн болонгаар үргэлжилж байна. Эдийн засгийн болонд анхаарал хандуулна. 2026 оны 2 дугаар сард Монгол банк 396.1 кг үнэт металл худалдан авсан бол оны эхнээс өссөн дүнгээр 2.3 тоннд хүрсэн байна. Үүнээс Дархуул аймаг дахь салбар 89 кг, Баян-Онгор аймаг дахь салбар 477.3 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.7% өссөн үзүүлэлт юм. Энэ доо юу гэлтгэж байна вэ? Үнэт металлын худалдан авалт нэмэгдэнэ гэдэг нь алт олборлолт идэвхжиж буйг, алт тушаалт дотоод зах зээл рүү нэмэгдэж буйг, гадаад валютын нөөц нэмэгдэх боломж бүрдэж буйг илэрхийлдэг. Монгол банк дотоодоос алт худалдан авч гадаад валютын нөөцөө бэхжүүлдэг. Энэ нь төгрөгийн аншийн тогтвортой байдал шууд нөлөөтэй. Тэгвэл валютын нөөцөд ямар ач холбогдолтой вэ? Алт бол валютын нөөцийн нэг хэсэг. Худалдан авалт өсөх тусам төв банкны нөөц нэмэгдэнэ. Валютын зах зээлд оролцох боломж нэмэгдэнэ. Гадаад шокод тэсвэртэй байдал сайжирна. Ялангуяа импортын хамаарал өндөр эдийн засагт энэ үзүүлэлт маш чухал юм. 396.1 кг гэдэг бол нэг сарын үзүүлэлт. Харин оны эхнээс 2.3 тонн хүрсэн Монгол банкын үнэт металлын худалдан авалт тогтвортой өсөж байгааг илтгэж байна. Өмнөх оны мөн үеэс 19.7% өссөн нь алт тушаалт нэмэгдэж олборлолтын идэвхс сэргэж буйг харуулж байна. Энэ өсөлтийн цаана хоёр чухал мессеж бий. Нэгдүгээрт Монгол банк дотоодын алт худалдан авалтаар дамжуулан гадаад валютын нөөцөө
зузаадах боломжтой болж байна. Атуул валютын нөөцийн найдвартай бүрдүүлэгч. Нөөц нэмэгдэх тусам ханшийн савлгаанд хариу арга хэмжээ авах орон зайд хэлнэ. Импортын өндөр хамааралтай гадаад зах зээлийн савлгаанд эмзэг эдийн засгийн хувьд энэ нь хамгаалтын механизм болдог. Хоёрдугаарт алт тушаал нэмэгдэж байгаа нь уул уурхайн салбар эдийн засгийн гол хөдөлгөгч хэвээр байгааг дахин баталж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлтийн бүтэц дөрвтэй өөрчлөлтөөгүй. Валютын нөөц сайжрах нь богино хугацаанд доктортой байдал аврагч, урт хугацаанд уул уурхайгаас хамаарал буурахгүй бол эдийн засгийн эмзэг байдал хэвээр хүлдэнэ. Эмээс 396 кг гэдэг тоо өөрөө жижиг мэт харагдавч, валютын нөөц, ханшийн доктортой байдал, уул уурхайн бүтэцийн хамаарал гэсэн 3 том асуудлын огтлцол дээр байрлаж байна. Канадын Торонто хотноо дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том цугларалт болох PDAC 2026 чуулга уулзалт 94 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус чуулганд оролцож буй аж үйлдвэр эрдэс баялагын сайд Дамдын яам, Канадын эрчим хүч, байгалийн нөөцийн яамны төлөөлөлтөд уулзаж хоёр улсын стратегийн түвшинслийг шинэ шатанд гаргахаа илэрхийллээ. Сайд Дамдын яам уул уурхайн салбарт сайн засаглалыг бэхжүүлэх, нэмэн үрдэг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Канадын туршлага технологиг нэвтрүүлэхэд бэлэн байгаагаа онцоллоо. Монгол Улсын засгийн газраас ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нөөц ашигласны төлбөрийг олон улсын жишгт нийцүүлэн, хөрөнгө оруулалтын орчныг доктортой байлгахаар зорж байна. Харин Канада улсын зүгээс уул уурхайн тоногт хөөрөмж, үйлчилгээний нийлүүлэлтээ Монголын зах зээлд өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Энэ хуулзалт нь хоёр орны эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чухал түлхэц болох хүлээлттэй байна. Улаанбаатар хотын төвжирлийг бууруулах зорилготой яармаг үнэр хороолол чиглэлийн дүүжин замын тээврийн төслийн ажил нэгэн чухал шатыг давлаа. Төлөвлөгөөт 19 тулгуур багны угсралтын ажил 40 өдөр буюу 3 дугаар сарын 2-ны өдөр бүрэн дууссан байна. Өнгөрсөн оны 3 дугаар сард эхэлсэн энэхүү ажил жилийн хугацаанд үргэлжилж төслийн нийт гүйцэтгэл 61.7% хүрчээ. Францын Puma Group болон дотоодын Monis Engineering Group хамтран гүйцэтгэж байгаа тус төсөл нь 4.2 км урт шугамтай бөгөөд тулгуур багнуудын өндөр 6.5-аас 42 метрт хүрч байгаа юм. Тулгуур багнууд бэлэн болсноор дараагийн шат болох 112 тонн жинтэй ганц татлахыг агаар цэвэрлэн татах ажил энэ оны 2 дугаар улиралд эхэлнэ. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ч аюулгүй ажиллагааг чанд мөрдөн ажиллаж байгаа инженеруудын зүгээс төсөл төлөвлөгөөний дагуу урагшилж байгааг онцоллоо. Нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулж бэлтгэсэн нөөцийн махны өргөдгсөн худалдаа маргаашаас эхлэн 9 байршил зохион байгуулахтаар боллоо. 3 дугаар сарын 4-өөс 7-ны өдрийг дуустал өглөө 10-аас 17 цагийн хооронд үргэлжлэх энэхүү худалдаагаар хоны махыг гулуу заарна килограммыг нь 13,000 төгрөгөөр борлуулах юм. Тодорхойлбол Жүкийн талбай, тусгаар тогтнолын талбай, Драгун терминал болон Сүхбаатар Баянгол дүүргийн тодорхой барьцлуудад борлуулалт хийгдэнэ. Энэ жил нийт 9 аж ахуйн нэгж 5,000 гаруй тонн махыг чанар стандартын дагуу бэлтгэсэн бөгөөд 1-р сараас эхлэн 385 цэгээр үхрийн махыг 15,000, хоны махыг 13,000 төгрөгөөр жижиглэнгээр борлуулж байгаа билээ. Өргөдгсөн худалдаа нь иргэдийн эрэлт хэрэгцээг хангах махны үнийн хөөсрлийг хязгаарлах зорилготой юм. Иргэд өөрт ойр байрлах 9 цэгийг сонгож эрүүл ахуйн шаардлага хангасан махыг зах зээлийн ханшаас хямдаар авах боломжтойг нийслэлийн захиргаанаас мэдээллээ. Улаанбаатар цахилгаан түүгээс сүлжээ төрийн өмчт хувьцаат компаниас энэ сарын турш хийгдэх цахилгаан шугамын тоноглолын засварын хуваарийг танилцууллаа. Өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэд хэдэн байршил засварын ажил хийгдэж эхэллээ. Ийм тэдгээр хэсгүүдийн хүчтэрлийг бүрэн чөлөөлөх буюу цахилгаан хязгаарлах шаардлагатай болж байна. Засварын ажил 3 дугаар сарыг дуустал үргэлжлэх тул иргэд аж ахуйн нэгжүүдийг өөрөө оршин суугаа бүсэд цахилгаан хизээ тасрах талаарх мэдээллийг тог цэгийн минь цахим хуудасаар орж өчтөн харахыг зөвлөж байна. Мөн цаг агаарын нөхцөл байдал тухайлбал хүчтэй сасан шуурга болон салхины хурднаас хамаарч төлөвлөгөөт хуваарьт өөрчлөлт орох боломжтойг албаныхан анхаарууллаа. Хэрвээ хуваар өөрчлөгдвөл хэрэглэгчдийн гэрээнд бүртгэлтэй утасны дугаард мессежээр мэдээлэл хүргэх юм байна. Дотоод болж өрнөсөн үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Өргөжлөлт олон улсын мэдээнд анхаарал хандуулна. Харамдрын үзэгчтэй парламент телевизийн төв зүйн мэдээлэл хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг өмнөхөөсөө илүү томоохон хэмжээний цохилтын давлага ирэх болно гэдгийг анхааруулж, за мөн тэрээр Иранд цэрэг илгээж хуурай газрын довтлохоог явуулахыг үгүйсэхгүй гэдгээ мэдгдсэн байна. Тэрээр даваа гаргацсан энэ Нью-Йорк Пост зэрэг хэвлэлүүдэд өгсөн ярилцлагада мөн цагаан ордон зохиогдсон төрийн шагналаар дуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ ийхүү мэдэгдэжээ. Дональд Трамп анханасаа Ираны эсрэг цэргийн ажиллагааг 4-5-7 хоногийн хугацаатай явуулна гэж тооцоолсон ч үүнээс хамаагүй илүү гүйцэтгэлтэй явж байгааг онцолж
шаардлагатай гэж үзвэл Америк нэгдсэн улсад түүнээс ч удаан хугацаанд ажиллагааг үргэлжлүүлэх хүчин чадал нь байгаа гэдгийг тодтогчээ. Харин зарим ажиллагчдын зүгээс сар дамнасан урт хугацаанд Ирантай тулдах хангалттай хэмжээний буужин сумны нөөц байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа мөн илэрхийллээ. Харин энэ үеэр ойрхон орнуудын хорцмол нөхцөл байдал үргэлжилсээр Ираны Исламын хувьсгалт гвардийн корпусын зүгээс Ормузын хоолойг хааж тус хоолоогоор нэг ч хөлөг онгоц нэвтрүүлэхгүй дамжин өнгөрөхийг завдсан ямар ч хөлөг онгоц руу гал нэн гэдгийг мэдэгдэж үүгээр олон улсын газрын тосны экспортын 20% дамжин өнгөрдөг энэхүү чиглэлийг хааж байгаагаа мэдэгдсэн бол уг хоолойг хааснаар газрын тосны үн өсч дэлхийн газрын тосны зах зээл эдийн засаг тогтворгүй болох эрсдэлтэй гэдгийг ажиглагч нар анхааруулж байна. Ираны зүгээс Кувейт, Арабын нэгдсэн Эмират улс, Ливан, Оман, Катар, Йордан зэрэг бүс нутгийн орнууд дахь Америк нэгдсэн улсын цэргийн баазуудад өгөх цохилтуудаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд энэ үеэр Арабын нэгдсэн улсаас Сауди Араб босод суугаа элчин сайдын яам Ираны дроны халдлагад өртсөний улмаас зарим барилга байгууламж эвдэрч сүйдсэн. За Кувейт улс андуурч Америк нэгдсэн улсын 3 F-15 сүнөгч онгоцыг буудан унагсан ч нисгэгчтэн шүхрээр бууж амьдуулсан. За Сауди Арабын газрын тосны тэргүүлэгч Арамко үйлдвэр Ираны дроны цохилтод өртсөн. За мөн НАТОгийн ерөнхий дарамтчгийн дарга Марк Рюте хэвлэлд өгсөн ярилцлагад Америк нэгдсэн улс болон Израилаас Иранд хийж байгаа цэргийн ажиллагаанд НАТО оролцохгүй хэмээн мэдэгдсэн бол Испани улс өөрсдийн цэргийн баазыг Ираны эсрэг цохилтод ашиглуулахгүй гэдгээ мэдэгдээд байна. За энэ үеэр мөн Америк нэгдсэн улсын төрийн дарамтчгийн дарга Марко Рубио Ираны асуудлаар мэдээлэл өгөхдөө бид тактикийн нарийн дэлгэрэнгүй зүйлсийг одоо мэдээлэхгүй. За гэсэн хэдий ч Америк нэгдсэн улсаас Иранд хийх хамгийн хүнд цохилт хараахан хийгдэггүй байна гэдгийг тэрээр хэлээд байна. За дараагийн мэдээллийг хүргэе. Тэгэхээр ойрхон орнуудад үүсэж байгаа энэ хүн нөхцөл байдалтай холбогдуулаад Франц улс цөмийн зэвсгийн одоо хүчин чадлаа нөөцөө нэмэгдүүлэх одоо байр суурийг одоо энэ бодлогыг баримтлана гэдгээ бол мэдэгдлээ. За Европын холбоотой орнуудынхаа одоо нутаг дэвсгэрт цөмийн тогтоом барих хүчийг байрлуулахад бэлэн байгаа гэдгийг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон даваа гарагт мэдэгдлээ. За Францын энэ алхам нь Франц бол Европ ТV аюулгүй байдлын номлолд томоохон өөрчлөлт орж байгааг илтгэж байна. За Франц улс цөмийн зэвсгийн бодлогоо өөрчилж тоог нь нэмэгдүүлнэ гэдгээ бол мэдэгдлээ. За Эммануэл Макрон олон улсын нөхцөл байдал улам тогтворгүй болж байгаа учраас ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байна. Тэрээр мэдэгдэлтэй ирэх 50 жил бол цөмийн зэвсгийн ирэм байх болно хэмээн нэлээд юм ширүүн мэдэгдлийг бол хийгээд байна. За Франц улс одоогийн байдлаар 300 цөмийн цэнэгт хошуутай бөгөөд энэ тоогоо нэмэгдүүлэхээр болж байна. За 2036 онд дийлдэшгүй хэмээн нэрлсэн шинэ цөмийн шумбагч онгоцыг ашиглалтанд оруулна гэдгийг Макрон мэдэгдлээ. За мөн өчигдөр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон болон Германы канцлер Олаф Шольц нар хамтарсан мэдээлэл гаргаж хоёр улс цөмийн занал хилээс хамгаалах хүрээнд илүү нягт хамтран ажиллахаа давхар мэдэгдлээ. За тус мэдээлэлд дурдсанаар Франц Герман улсууд цөмийн асуудлаарх өндөр түвшний удирдах багийг байгуулад байгаа. За энэ хүү баг нь хоёр талын онлын яриа хэлэлцээ стратегийн хамтын ажиллагааг зохицуулах чиглэлээр ажиллах болно. Ялангуяа уламжлалт цэргийн хүчин, пуужигийн давталгаанаас хамгаалах хүчин чадал болон Францын цөмийн хүчин чадлын зохистой хослолыг хэлэлцэхэд анхаарч ажиллана гэдгийг мэдэгдлээ. Сүүлийн мэдээг хүргэе. Америк нэгдсэн улсын Конгрессийн доод танхим болох төлөөлөгчдийн танхимын хяналт шалгалтын хороо Жеффри Эпштейний хэрэгтэй холбогдуулан Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний эхнэр төрийн дарамтчгийн дараагаас Хиллари Клинтон нараас мэдүүлэг авсан бичлэгийг даваа гарагт олон нийтэд дэлгэсэн байна. За тус хороо бэлгийн хүчирхийллийн гэмтэрэгтэн Жеффри Эпштейн агсантай холбоотой баримт бичигт нэр нь олонтоо дурдгдсан хүмүүсээс албан ёсны мэдүүлэг авч байгаа бөгөөд түүнтэй ойр дотн харилцаатай байсан гэгдэх Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний эхнэрээс өнгөрсөн 7 хоногт мэдүүлэг авсан юм. За тэгвэл Билл Клинтон мэдүүлэгтээ Эпштейнтэй холбоотой гэмтэргийн шинжтэй зүйл юу ч харж байгаагүй. За мэдэхгүй. За өөрөөгөө ямар ч буруу зүйл хийгээгүй хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрээр Эпштейний файлууд дах нэгэн зурагт халуун устай ванд нэр нь тодорхойгүй эмэгтэйтэй хамт байгаа талаараа мэдүүлэхдээ тухайн эмэгтэйг танихгүй, түүнтэй бэлгийн харьцаанд ороогүй гэж мэдүүлсэн байна. За түүний эхнэр Хиллари Клинтон мөн нөхрөөсөө тусдаа өгсөн мэдүүлэхдээ Эпштейний гэмтэргийн талаар ямар ч мэдлэггүй байсан гэж мэдэгдсэн байна. Клинтоных нь Нью-Йорк хотод хаалттай хэлбэрээр бүтэн өдөр үргэлжилсэн мэдүүлэг өгсөн ба мэдүүлгийн дараагаар Билл Клинтон дахин мэдээлэл хийж Эпштейний гэмтэргийн талаар мэдээгүй гэдгээ давтан мэдэгдсэн байна. Та бүхэндээ олон улсын мэдээ өргөлөө анхаарал хандуулсан баярлалаа.
Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.